Нэг хоёр. За орой үчи минь манайхан тэгээ шээлдэ түгээгээд өгөрөө. Би өнөөдөр монголчуудыг хэн талцаж хувааж, хэн талцуулж хувааж, хэн хорлон сүйтгэхэд байгаа. Яагаад ийм үйл явдлууд болоод байгаа тухай ярих гэж байгаа маа. Тэгэхээр шээлдэ түгээгээд өгөрөө. Тэгээ 1990 онд арчилсан хувьсгал гарснаас хойш нийгэмд нөгөө олон ургач үздэг гэдэг зүйл чинь бий болж нийгэмд олон янз бүрийн үзэл санаатай хүмүүс янз янзын сонирхлоо илэрхийлж нөгөө нэг чив чимээгүй нам гүм тэ нам засгийнхаа далаасан газар нь далд орж далсан газар нь ил гарч ирсэн нөгөө ард хүн гэх чинь нуруунд тэнэж хүн болгон хэлж ярих өөртөөхөө санаа бодлоо илэрхийлэх болсон л доо. Яг үүнтэй уялдуулаад 1990-ад оны дунд үеэс эхлээд Монгол популистууд бий хурцтайгаар бий болсон. Яг үүний тод илэрлэлүүдийн тухай бол Баабар ах бол нэлээд бичээд оруулсан байгаа. Баабар цэгмэн дээрээс юу болж исэн тэр гомж өгдөг хүн ямар популист байсан, яаж Монголыг хорлох үйл ажиллагаанд одоо энэ Монгол Ардын намын дээрэмчтэй ах нар нь яаж хийжсэн тухай нэлээд дэлгэрэнгүй нийтлүүд бичсэн байгаа. За энэ яг хөө тэгэд Монгол Ардын намын алаан хэдэн зодоонуудаа ингээд хүн болгон 31 37 68 бүлгэн 31 37-оор хуваагдчих та. За тэгээд ингээд өөр юм болсон. Тэгтэл төд бодлого синдикатууд буюу Монгол Ардын намын дээрэмчдийн бодлого барьдаг нөхдүүд нь уулзаад эвлэрлэлийн гэрээ хийсэн. За тэгээд нөгөө засгийн газар огцруулсан чи хулгаач би хулгаач чи дээрэмч би дээрэмч 0 эрдэнэ бол аюултай хүн байж дамраа бол аюултай хүн байж эдгээр бол Монголыг цөлмжсэн байна хэдий их 80 төгрөгийн хулгай мулгайтай бүгд чимэг болсон. Бүгдөө нэг авчаад синдикатууд нь тохирцсон учраас бүгдөө нэг авч хогийн савнд авчиж хийцэн. Нөгөө чин шудраггүй хууль зүйн сайттай бол одоо далаа ичхэн гэдсэн. Тэр нөгөө сайд мад нь хэлэхгүй бүгд хэлэхгүй болсон. Синдикатууд нь тохирцсон учраас арчсан намын энэ лидерүүд манлайлагч лидер ах нар яадаг вэ гэхээр өөртөө дунд нь ороод ялангуяа төрүүлээд олон нийтэд мэдээлж эхэлдэг ийм бодруула юм болоод байгаа тухай. Лидерүүдийн ялгаа энэ. Манай арчсан намын лидерүүдийн ялгаа энэ. Ардын намын синдикатууд бол тохирч хувилдаж ингэж хулгай дээрмэл өргөжлүүлдэг. Арчсан намыг ив нэгдэлгүй ийм тийм хүмүүс яриад ив нэгдлэр яг яах гэдэг юм. Энд чинь үзэл санааны огтлц дээр хүмүүс ивийг хичээж явдаг болохоос биш. Хулгай дээрм хийх гэж ивж нэгддэг нам бол биш. Арчсан намын ялгаа юм бас. Тэгээд арчсан нам доторх яагаад ингэж хэрүүл хараад хоорондоо толхилж түлхэлцэж зодоонуудыг гэдэг юм бэ гэхээр энэ дээрс ялгаад нь харагддаг юм аа. Яагаад гэвэл өнөөдөр манай арчсан нам дотор монголчуудыг талцуулж хуваагдуулдаг, монголчуудыг хооронд нь нийгмийн байдлаар нь амьдарч буй амьдралынх нь үйл явцаар нь амьдралынх нь хэв шинжээс ч гэдэг юм амьдралынх нь орлогоор мэдлэг боловсрлоор нь баруун зүүн аймгаар нь монголчуудыг дунд нь ингэж хагалт буталдаг ажлыг бол манай нам дотроос хийж байгаа хийдэг нэг хэсэг хүмүүс бий. Түүний мэдээж тэргүүийг тэрэг толгойж манлаж тугийн барьж энэ Кремлийн агент болоод монголчуудыг яг 60-аад оны дунд үеих шиг ийм үйл явдал руу 30-аад оны их хядлах шиг ийм үйл явдал руу аваачж байгаа хүн бол Халтмаагийн Батулга 5 дугаар зууныхан тэр дотор байгаа одоо манай намаар оглогдсон яваа улсын их хурлын гишүүн мөнх баясгалан одоо энэ алтан гэрэл хууль зүйн сайд байсан тэгээд энэ шижир мэдэр гэл ингээд ийм манай нам дотор тэгээд ийм сайхан оркууд бий үндэсний бодлогын орон дотор чамгүй бий. Арчсан нам дотор бол чамгүй юм хүмүүсүүд. Эдгээр бол монголчуудыг дандаа талцуулж хувааж идэг. Бодлого ярихээсээ илүүтэй цэвэр бохир цусны тухай ярина. Тэгээ үнэхээр цэвэр монгол цусны тийм агуу юм бол хаан тэр мэдлэг боловсрлоо нойрхож гарч ирээд тэгээд би данд цэвэр цустайгаа үзүүлчихэж. Тэгээд тэр бохир цустай нь Монголыг хорлоод байдаг юм бол ямар тийм бохир цустай нь Монголыг хорлоод байгаа. Ямар бодлого дээр алдаа хийцэн.
Тэг ямар ч юм мэтгэлцээний бус субъектив шин чанарууд тэгээ монголчуудыг хооронд нь хагалж бутлах гэж хүчгүүдүүлдэг, энийг хийдэг хүч бол манай нам дотор би талцуулдаг. Хөрөнгө мөнгөтэй баян чинэлэг хэсгийг үзий ядуулдаг, ангич нийгмийн үзэл санаа гаргадаг. Ангич нийгэм гэдэг байгаа чинь нэг нийгмийн ялгарлаар нь ялгамжтай байдлаар нэг нөгөөх нь дайсан болгож гаргаад байгаа үйл явдлыг хэлээд байгаа юм л та. Тэгээ нэг хэсэг хөрөнгө мөнгөтэй болсон хүмүүсийг Монголын дайсан тий. Тэгээ тэр нэг ядуу өөртөө арчаагүй залхуу хойрог тий. Архичин түлхчин тэгээ амьдрал нь арчаагүй байгаа тэр ядуучууд нь тэр ард түмэн гэгч юм шиг байгаа. Тэд нар тэгээд ард түмнийхээ талд байгаа гэдэг. Яг энэ ийм ангийн тэмцлийн маягийн ийм хачин балаар юм руу, балер юм руу монголчуудыг хооронд нь алдцуулж байгаа юм бол Халтмаагийн Батбулгын багийнхаа манай нам дотор байгаа. Бодит ингэж монголчуудыг хооронд нь талцуулж байгаа. Цуснуужээр талцуулсан те ингэж одоо энэ тэгээд дээрэс нь аймаг баруун зүүн аймгаар нь хувааж хооронд нь алцуулж талцуулж те увсынхан ийм тийм гэл ингээ баруун аймгийнхныг ингэж хооронд нь аймагуудыг талцуулдаг. Би бол яг шууд Цэдэн Бэлгэдэг хүний хийсэн үйлдэл ажиллагааны энэ Монголд яаж хорлсон, Монголын тэр газар нутгийг яаж залсан тухай ярьдаг болохоос биш. Увсынхан юм гэж юусэн ярьдаггүй. Бас ялгаатай шүү. Тэгээд тэр увс гэдэг чинь Монгол улсын нэг аймаг, бид нар адилхан угсаатантай, бид нар адилхан монголчууд. Тэг бидний газар нутгаас тийш Оросд тасдаж өгсөн болохоос увсын газар нутгаас бол тасдаж өгөөгүй, Монголын газар нутгаас тасдаж өгсөн. Тэгээ энд нь би игдүүцэд Цэдэн Бэлийн хийжсэн тэр дэвшилт үзэлтээс хэтнүүдийг хилмигдүүлж тэ хорж чангалж ялж цүлж тэ монголчуудын эрх ашигын эсрэг нулимж Кремлийн эрх ашигыг дандаа тэргүй игнэн тавьж явжсэн Цэдэн Бэлийг бол би дандаа буруутгаж ярьдаг. Тэрнээс увсынхныг бол буруутгахгүй. А гэтэл нөгөө талд нь юм ойрт Монгол Жонгол гэж ингэж хооронд нь талцуулах ажлыг хэн хийдэг вэ гэхээр Халтмаагийн Батбулгын багийнх манай нам дотор хийдэг. Тэгээ энэ үйл явдал чинь өөрөө монголчуудыг хүчгүүдүүлээд байгаа юм аа. Энээс болж юу болдгоо гэхээр иргэний дайд гарч магадгүй байдал руу аваачдаг. Гурван зүйл ер нь бол иргэний дайн руу явуулдаг. Нэг нь энэ шашин шүтлэг гэх асуудал. Нэг нь энэ угсаатан дов жалганы асуудлаас болж. Нөгөөх нь газар зүй соёлын ялгаанаас болж байгаа иргэний дайнууд дандаа ингэж бий болдог. Түүхэнд улс төрийн үзэл баримтлалаас болж дайн тулаан юм уу хоорондоо иргэний дайн гарч ирсэн түүх байхгүй. Энэ улс төрийн өрсөлдөөн өөрөө нийгмийн хөгжлийг дандаа түлхэж урагшлуулж байдаг. Яагаад гэвэл зүүнний үзэлтэй нам, барууны үзэлтэй нам хоёрын улс төрийн мэтгэлцээ бодлого дандаа нийгмийг урагшлуулж байдаг. Ялангуяа барууны үзэлтэй намуудын хооронд өрсөлдөөн бол нийгмийг урагшлуулах гол үүрэг гүйцэтгэж байдаг. За ийм ингэж талцуулж хуваадаг хүн бол манай нам дотроос эхэлтэй Халтмаагийн Батбулгаар толгойлуулсан 5 дугаар зууныхан те одоо энэ улсын их хурлын гишүүн болцсон ингээд явж байгаа нөхдүүд бол энийг ингэж хувааж талцуулдаг. Эдгээр Монголыг хорлж сүйтгэж яадаг. Эдгээр монголчуудын тэр үн цэнийг устгаж яадаг. Тэгээ мэдээж Homo Soviets мэдлэг боловсролгүй нөгөө харахгүй хүн зүрэг бол энд нь итгэдэг. Тэгээ их хаан Чингис хаан маа гэж цээжэд дэлдэх дуртай. Тэгсэн мөртлөө их хааны хийсэн үгний эсрэг ингээд үйл хэргийн эсрэг ингээд хүнийг бохир зөөр цуснаж яриад ингээд солиороод мэдрэл мот юм ярьж байгаа хүмүүсийг дэмждэг. Тэгээ ийм хүмүүс бол Монголыг хорлдог юм аа. Нөгөө талдаа Кремль барьцаалагдсан юм уу, Бээжинд барьцаалагдсан, за магадгүй аль нэг улсад барьцаалагдсан. Ялангуяа энэ хоёр хөлшид аль нэгэнд нь барьцаалагдсан. Шунлаасаа болоод, сувдаг сэтгэлээсээ болоод тэ өчүүхэн юмнаас болж, нэр хүндээс болж гэдэг юм уу. Тэгээ очиод барьцаалагдаад тэгээ нухаа амин мөнхийн тэр хавханд байждаг. Хэрв тэрийг биелүүлэхгүй бол ингээд өөрсдийнх нь үүрэг Кремлээс юм уу, Бээжингээс үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол ингээд өгөхөд бэлэн дүүжлүүрээ олсонд байждаг. Тэрний тод томрон жишээ бол урд нь байсан хүмүүс чинь цэндийн юм дотор ч үү дээ.
Аль болохоор л монголчуудын юмыг зогсоож гацаад сүйтгэж ийсэн хүмүүс юм. Одоо энэ Халтмаагийн Батбулга байна те. Монголчуудын бүх төсөл энэ төр бүх юмыг сүйтгэж идэг. Одоо тэгээд араас нь энэ 0 эрдний багийнхан те Монголын эдийн засгийг сүрүүлэх гол үүрэг гүйцэтгэсэн. Одоо хүмүүс мартсан байна. Дахиад чимээгүй болцсон байна. Та нар 2019-20 онд авч ирсэн талхныхаа үнийг одоо дэлгүүрт байгаа талхны үн, авч ирсэн гурилынхаа үнийг, махныхаа үнийг харьцуулаад бодоод үзээрэй. Баахан мөнгө хэвлэж байгаа тараагаад нийгэмд оруулаад инфляц гэдэг юмд идэгдээд мөнгөнийх нь ханш унаад тэгээд нөгөө нэг бид ядуу байна, яг өлсөж өгөх гээд байна, баларлаа эдэргээдсэн хүмүүс та нарын амьдралд өдрөөс өдөрт ороотж байгаа. Яг одоо ихний эргэл дээр эдийн засгч нар бол бүгд л бичиж байгаа те. Даваад орж авах бичсэн байгаа, цэнгүү авах бичсэн байгаа те. Бүгд л халтгаагаа байлгүй те. Тэгээд эдийн засгч нар бичиж байгаа. Манай утга чулуу бичиж байгаа те ингээд. Yung мөнгөний ихний эргэлтэн дээр бол ихний төрүүл хамгийн ихэнд мөнгөнд хүрж байгаа хүмүүс ташигтай хамгийн сүүлд мөнгөнд эргэлтэнд орж сүүлд орж байгаа хүмүүс хамгийн их хохиролтой тусдаг. Тэг ингээ мөнгө хэвлээд ингээ баахан үйлдвэрлэлээ гаргацсан баахан ядуучууд үйлдвэрлэлсэн. Одоо юу гэнэ нийт хүн амынх нь 40% нь ядуу гэдэг категорид багтж байна гэдэг ингээд. Тэг ийм юмыг ингээ хорон сүдэх гол ажлыг хийдэг хүмүүс бол энэ 5 дугаар цууныхаа. Тэгэд энэ Монгол Ардын нам бол угаасаа Оросд байгуулагдсан те. Кремлийн захаа даалгавраар ажиллахаас шүү сонголт байхгүй. Яагаад гэвэл энэ намд чинь улс төрийн намд хэсэгт нь Оросд 1% материал нь очиж тэнцээ хадгалагддаг гэгээ фэйсбүүкийн одоо Оросын гадаа юуны тагнуулын албанд 1% нь хадгалагддаг. Тэр би хэлээд байгаа юм шиг Санжин баярын дээр 60 хоног 60 мутархад тэр байгаа тэр түүхэн. Одоо ч тэрнгөр байгаа. Би бол огт эргэлзэхгүй байгаа тэрэнд. Яагаад гэвэл Монгол Ардын намаас их хурд гарч ирээд ингээ Монголыг хорлдог хүмүүс цөөнгөөс одоо бол бүр сүргэлж гарч ирдэг болсон. Оюу толгойд сонсгол гэж сая бүгд л жоохон ямар юм бараг л баста бурхан гэн холгуул дээр дөрвж багдаг залуу тэгээдсэн. Гэтэл яасан? Яг эсрэг талд нь юуны хуучин Ленинград одоо Санкт Петербург мужийн тэр Калининград хотын арбитрийн шүүх одоо энэ оюутлогоо гэдэг байгаа энэ компани Рентото компани Оросын өөрсдийнх нь тэр хөнгөн цагааны компани хоёрын маргааныг хилцээд тэгээ энэ юунаас болсон бэ гэхээр хилцээд ингээ шийдвэрлэж байна л да. Энэ юунаас эхэлсэн нь юу болсон бэ гэхээр Австрали бүтээгдэхүүн хуваах гэрээтэл энэ ямар урслаа энэ компани Урсал гэдэг компани гэхгүй юу. Энэ компани Урсал гэдэг компани ингээд 20% бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Австрали руу ингээд байж идлээ. Пүүтлэр дан хийгээд тусгаар тогтносон улс руу дайраад алаан хятад ингээ баахан хүн алаад тусгаад өөрсдийнхөө залуучуудыг урын цуухан руу төлөө шиг аваад хийгээд ингээ галын өдөрт тавиад ингээ баахан хүмүүс алж хятад тусгаад энэс нь болоод олон улс хориг тавьсан. Олон улсыг хориг тавьсан учраас бүтээгдэхүүн хуваах гэрээгээ бүтээгдэхүүн нийлүүлэх бол мэдээж боломжгүй. Яг тэгвэл Рентото өөрөө гэрээд оролцох юм бол өөртөө олон улсын хоригт орчих гээд байгаа учраас өөртөө гэрээг цуцалсан. Энийг Австралийн арбитрийн шүүхтэлцээд Австралийн арбитрийн шүүх бол олон улсын гэрээг дагсан энэ Рентотогийн зөв гэдэг гэрээ ичиж гаргачих арбитрийн шүүх дээр. Дараа нь Канадын Торонто хотод бас очиж энэ юу арбитрийн шүүхт хандсан байгаа. Энийн зөв яагаад гэвэл Орос өөрөө хоригт байгаа болохоос энэ Урсал гэдэг компанитай гэрээ их нь бол юм бүтээгдэхүүн нийлүүлж болохгүй. Энэ гаргасан шийдвэр нь зөв байна гэж арбитрийн шүүх шийдвэр гаргацсан. Тэнгууд энэ Оросч нь бол төр засаг гэж байхгүй шүү дээ. Маф байхгүй юу? Энэ дэрми мафийн бүлэг. Тэргүй игнэнд толгоонд нь явж байгаа тэр Пүүтлер гэдэг мафийн толгойлогч нь өөрийнхөө тэр юм дээр авчирч байгаад Калининград хотод шийдвэр гаргасан. Тэр нь манай Монголд байгаа Рентотогийн хөрөнгө оруулсан оюут толгойн төслийг албадаа бүр авах шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргасан. Энийг бичээд олон хүмүүс бичсэн байлаа, харцгаасан байлгүй дээ. Энийг яаж энэ ч ингэж зохион байгуулж хийсэн бэ гэхээр Халтмаагийн Батбулга 0 эрднээр дамжуулж зохион байгуулж хийсэн. Тэгээ энийг мэдхгүй
Би бол тэр Бортоно Батбаярын охин нэг тэр жаргаланг бол мэдгүйдээ очиод оролцчихлоо гэж зүвдэхэд цагаат гэж бодож байгаа. Мэджсэн бол Бортоно Батбаярын арайч охиныгоо ийм төлөхгүй байх. Тэгээ жаргалан бол үнэхээр хоосмол эмэгтэй байлаа л дээ. Тэгээ одоо яалтаа байлаа тэгээд. Тэгээд энэ Батбаяр ахын охин бол Бортоно ах бол Батбаяр ах бол жаргалан мэдээгүүдэд тийш нь оролцсон байх. Жаргалан ч асуугаагүй гэж магадгүй. Тэгээд эн чинь Оросд Монголыг буцааж Кремлд аваачих гэсэн санаа. Энэ хэн хорлон сүйтгэж гэн гэхээр духан дээр цэцэгтэй байшингийн Оросд хилийн цаана 3 сарын 1-нд Троцковск гэдэг тэр тосгонд байгуулагдсан Монгол ардын хувьсгалт намын хийж байгаа ажил. Эдгээр анхнаасаа Монголд яах гэж энэ нам байгуулсан юм бэ гэхээр бүх монголчуудыг хянах зорилготой. Тэгээ тийм байгуулагдсан. Тийм учраас энэ нам дотор үдэл сурдлын хилдээс хян шалгах хилт, ардын хян шалгах газар гэж энэ яг Монгол ардын хувьсгалт нам дотор байсан институт. Энэ юу вэ гэхээр хэний хэн орж ийн, юу хийж ийн, юу ярьж ийн гэдгийг ингэж шагнадаг ийм байгууллага. Ихэнх нь тэр Жорж Орвел 1984-ийг уншсан гэж найдаж байна. Тэн дээр чинь нөгөө нэг юуны яам гэж байгаа шүү дээ. Нөгөө нэг үнний яам гэж байгаа шүү дээ. Смитийн ордог 101 өрөөтэй тэр үнний яам гэдэг. Яг тэрэн шиг тийм нэгнийг хянж харж яадаг ийм систем бий болгож тэр яг тийм байсан учраас энэ Монгол ардын хувьсгалт нам буюу одоогийн духан дээр цэцэгтэй байшингийг намыг байгуулж ингээд монголчуудыг алах зорилготой байгуулагдсан юм улс төрийн нам гэсээ илүү тухайн үе алуурчдын КГБ-гийн алуурчдын суур бааз болж исэн байхгүй да. Тийм учраас Блюмкин гэдэг алуурч Монголд өөртөө ирж тэр Эрзүүхөнтэй эдрийн гэж ирж Монголд хүмүүсийг алж шатаж айлгаж хичээж исэн. Тэр энэ яг ийм одоо яг энэ түүх давтагдаад явж байна. Түүх давтагдж байна. 1922 оны 8 сарын 30-нд тогсмын бодоод анхны төр засгийн газрын тэргүүн байсан Чагдарж уйг анхны ерөнхий сайд байсан бодог 14-ний саж ламын хэрэг нэрийн дор юуны төрийн эсрэг хувилдаан зохион байгуулсан нэрийн дор буудаж алсан. Коминтерний захиа даалгавраар 1924 оны 8 сарын 30-нд хурл болж байгаа солин данзан Бавасан хоёрыг авч шүүхийн протоколгүйгээр буудаж алсан. Төрийг өмлөх, хууль бусаар авах гэж цэрэг босгох гэжсэн гэдэг худлаа хувилдаан зохиож, худлаа хэрхээс хэрэгт гүтгэж коминтерний захиалгаар хийсэн. Хорлоогийн чав болсон өмч хураах комисс гэж байгууллаа 28 оны 10 сард бүх Монголд байсан гадны хөрөнгө оруулалтыг хөөж гаргаа хаалгыг хааж байгаа. Хятах нөгөө нэг хотоо өнөр рүү чон орсон юм шиг аш завирлж алж хятах үйл явц 1937 оны хятлагын тэр суурийг тэнцээ тавьсан. Бас коминтерний захиалга байсан. Кремлийн захиалгаар 37 оноос эхэлж их ятсан хятлага. Жамбын хүмбэрийг Пэлждийн гинтэн гэлэг жамцанд дэмдийн хэрэг гихчтэй хис хэрэг тохиож байгаад тэр нь Японы тагнуул, Хятадын тагнуул энэ үйлдвэрүүдийг шатаасан хорлон сүйтгэл ажиллагаа хийж байгаа гэдэг нэрийн дор нийт хүн амынхаа 17% буюу устгуулсан тухайн үед 6-700 мянган монголчуудын 17% нь алж шатсан. Тэгээ энийг ингээд бодоод үзэхээр Пол Пот гэдэг улаан гихнэр Пол Пот гэдэг Кампучийн нэг ярахчин байсан хүн амынхаа 3/1-ийг алдсан. Тэрний дараа ордог геноцид энийг Кремлийн захиалгаар хийсэн. 1964 оны тэр Сэхэтний төөрөгдөл гэдэг байгаа юм дотор юу зэдэн бил Оросын көрөөрл байсан шүү дээ. Зарлага байсан баггүй юу Монгол. Тэр төмөр очиргоо таш намжлагыг тэргүүтээ 2000 гаруй Сэхэтнүүдийг хилмигдүүлсэн. Их баг хэмжээгээр зарим цүлгэн жовж үйл махын үзэж шорон оронд хүртэл хийжсэн тэр лохот гонтгой сах дээр яриад дараа нь ямбуу гонтгой ярина. Тэгэхээр энэ бүх үйл явдлыг Кремлийн захиалгаар хийчихсэн. Тэг ингэж явсаар хагаад нэг арай нэг нар үзэх нү гэжэтэл Кремлийн энэ 5 дугаар цууныхан бүр ил цагаан гарч ир зарлж хийдэг боллоо. Монголчуудын хөгжил дэвшлийг зогсоодог боллоо. Энэ талцуулаад би эхний эхэлж яриад байгаа тэр талцуулж хуваагдуулж монголчуудыг хооронд нь алцуулж байгаа
Энэ бүх зүйлийг чинь Орос технологи яг энэ 60-аад оны үйл явд болж исэн технологи манад 2 дугаар орж давтаж байгаа. Тэрийг Халтмаагийн баталгаар дамжиж орж ирсэн. Манай намаас дамжиж хийж байгаа нэг. Тэгээ тийм учраас Ардсан намынхныг бол би хэлээд энэ жонхгүйчтэй хөөж явуулаа энэ туснууж ярьдаг гэдэг. Монголчуудыг баруун зүүн Монголоор нь талцуулдаг, аймгаар нь талцуулдаг. Тэгээ монголчуудыг энэ нэг нөгөөх нь баян ядуу ангийн тэмцлэр урайлан дуудаж хооронд нь алцуулдаг. Хин нэгэн дайсан гаргаж ир тэрнтэйгээ нааж устгадаг. Энэ юм бол Кремлийн төсөл. Одоо энэ ардчлалын лидерүүдийг бүгдөөрөнгө аваачаад ингээд шавартаа хутгсан хүн бол Халтмаагийн Батулга энэ духан дээр эзлэгтэй байшингийн дээрэмчтэй нийлж аваад хийсэн. Тэгээ энэ яг үүндээ захаг хэлбэгдэр юу буруу хийсэн? Догомтын сосроор тэр Эрдэнэ Батул, Даваад Оржийн ган бол тэр Баабар юу буруу хийсэн гэхээр хинч хэлдэггүй. Тэгэл нөгөө даахын маань хужаал цустаа хужаал гэдэггүй. Тэгээ энэ хүн шиг их сайхан ахыг бас хужаал гэдэг. Эдэр шиг Монголд хэрэгтэй толгоонууд байвал гөөмө сайнсан. Монгол улсын бодлогыг иймэрхүү хэрэгтэй толгоонууд аваад явуул. Өөрсдийн чинь амьдрал сайжрна шүү дээ. Өөрсдийн чинь амьдрал сайжрна. Үр хүүхдийн чинь амьдрал сайжрна. Залхуурч хэвтдээд хоол гордоод карт хүнсний толон аваад залхуурч хэвтэж байгаа тэр хүнсний толооны чинь одоо хэдэн төгрөг авдаг юм. Тэр хүнсний толооны чинь үн нэмэгдээд чи ядаж чанартай ахаад нэг хэдийн авд нэмж төрөл зүйл нэмэгдэн шүү дээ. Энэ иймэрхүү эрүүл ухаантай толгоонууд энэ засгийн газарт энэ парламентод тэр Монголын төр засагт байж ивэл энэ хүмүүс чинь байж ивэл чиний тэр залхуурч хэвж байгаад авдаг хүнсний толооны чинь тэр бараа бүтээгдэхүүн чанар нэмэгдэн авч байгаа мөнгө чинь арай ахиу болно. За ядаж ууж байгаа арх чинь чанарч штэ. Тэг мянган арх уухай болно штэ. Тэг ийм юм байгаа маа. Тэгэхээр энийг хэнийг хорлоод байгаа юм бэ гэдгийг илүү сайн ойлгоо хар. Тэг Монголыг хорлож байгаа хүмүүс бол Халтмаагийн Батулгыг тойрон хүрэл дэмжиж байгаа тэр ахмадууд. Яагаад тэр ахмадууд дэмжиж байгаа юм гэхээр үр хүүхэд нь архичин өөрсдөө амьдралын тэтгэвртэй гарцсан тэгээ үр хүүхэд нь архичин эсвэл залхуу хойрог эсвэл тэгээд их нөхөртэй хаягдсан охинтой тэгээд баахан өрөнд орцсон акционертай тэгээд тэтгэврийн зээл авч өгөө тэдэртээ аваад өгсөн. Тэгээд тэр тэтгэврийн зээлийн татвар төлөгчдийн мөнгөөр буцаал акционерын мөнгнөөс хулгайлж аваад буцаагаал төлсөн дөрөв үзүүлж аваад одоо хүртэл төлөгдөг байгаа. Тэгээд ийм хүмүүс дэмжиж байгаа. Тэгээ та нар үр хүүхдийнхээ ирээдүг маргаашийг хорлож байгаа шүү. Монголчуудыг хорлож байгаа. Монголын хөгжлийг хорлож байгаа. Үр хүүхдийнхээ ирээдүг хорлож байгаа. Маргааш ядаж нэг 3 ширхэг төмөстэй хоол идэхгүйсэн бол та нар өнөөдөр 1 ширхэг төмөстэй хоол идэхин төлөө та нар ингэж явж байгаа шүү. Тэгэд ийм учир жанцантай хэн Монголыг хорлоод байна гэхээр популистууд, духан дээр эцэгтэй байшингийнхан манай нам дотор байгаа Халтмаагийн Батулгыг тойрсон Кремлийн гүлгнүүд 5 дугаар цууныхан тэгээ тэрийн учир мэдгүй дагаж баясж байгаа хомо совет хүн сүрэг та нар Монголыг хорлож байгаа шүү. Хэн Монголд илүү их хөгжил цэцгэл авчирч илүү их Монголын ирээдүг гэрэлтэй байх гэж хичээсэн байг бол та нарын үзээ ядаад байгаа захаг хэлбэгдэр тэр Эрдэнэ Батул, Даваад Оржийн ган бол тэ эднэр илүү их Монголд өр өгөөж өгөх зүйлүүд хийсэн. Тэгэл манай Баабар ах мах гэл ингээд маш олон цэндтэй ах тий маш олон юм хүмүүс юм эрүүл ухаантай юм бичиж байгаа. Маш олон эрүүл ухаантай ингээд нийтлэл бичдэг, пост оруулдаг хүмүүс маш олон бий. Тэр дуртаад байвал тоомгүй хүмүүс байгаа. Тэгэхээр хэн Монголыг эрүүл болцоосоо монголчуудаа нэг эрүүл асуудалд хандчихаасаа гэж бодож байгаа вэ гэдгийг бодоод ойлгочихосоо. Тэгээ хүмүүс надаас ямар гарц вэ гэж асууад байгаа юм. Гэхдээ чи эрүүл ухаантай бол тэгээ чи сонголтоо зөв хийгээд сурч тэр чинь гарц чинь энэ Монголын хөгжлийн гарц ерөөсөө энэ. Тэрнээс хэн нэгэн тогтоо нөхөр юм уу сэлэмтэй нөхөр гарч ирээд дагуулад энэ зөв зам байна гэж дагуулж явах боломжгүй. Энэ нийгэм нь өөрөө. Чи өөрөө маш ухаанаар эрүүл ухаанаар асуудалд ханддаг бай. Логик дараалтаа бодож сур. Аливаа юмд эргэцэл шүүн тунгааж харьцаж сур. Тэгээ шийдвэр гарга. Шийдвэр гаргахаас өмнө бодож бай. Тэгээ шийдвэр гаргаж сонголтоо хий.
Энэ өөрөө нийгмийн хөгжлийг л урагшлуулна. Энэ монголчуудын гарц, энэ хүн төрөлхтний гарц монголчууд биш. Соёл хүн төрөлхтний гарц нь энэ. Тэрнээс биш хэн нэгэн хүн зам заагаад ингэж явдаг ийм мэдрэл муутай юм гэж энэ хорвоо ертөнц төр байдгүй. Тэрнээс бол бүгд фейлдэж, бүгд улс үндэстнээс сүнүүдгийг хамгийн сүүлчийн баг жишээ болохоор улс одоо энэ Путлер байж штэ. Одоо тэнд Бразил гэдэг улс баларч байна те. Тэгээ энийг ойлгосоод гэж өнөөдрийн лайвыг хийж байгаа юм аа. За тэр хоёр асуулт болох гэж байна. Монгол хэлээр түүгээр байдаг төрсөн юм бүтэн саран батлуулна гэж үзсэн. Боломжийг өөрөө ашигласан. Энэ 96-аас гэж үгүй шүү. 96-аас 2000 онд даах энэ муулах эдэр ихсахах парламент гишүүн баг. Тэр үед эдэр Баабрах эдэр парламент гишүүн болсон. Тэр реформын үр дүн өнөөдөр хүртэл амьдарч байгаа шүү дээ. Тэнд хоёрын банкыг бий болгож банкны системийг сайжруулсан, санхүүгийн системийг маш сайжруулсан. Тэнд татааста манай улс тэр үед гойгуулах улс байсан шүү дээ. Одоорнос ингэ төсөв бүрдүүлж чаддгүй хандуулагчтай төсөв бүрддэг байсан улс байсан шүү дээ. Тэр улсыг нааш нь өнгөтэй өөтөө болгож татгаж чадсан хугацаа тэр шүү. 96-аас 2000 он. Тэрний үр дүнд өнөөдөр бид нар яваа. Тэр үед ингэж их мөнгө төгрөг хулгай дээрэм хийх юм байгаагүй. Бүгдөө гуйлах чинь хандуулагч нараар амьдрдаг байсан үе. Одоо хүртэл тэр юунууд нь байж л байгаа. Баримт нь аль улс хичнээн дөрөв хамгийн хандуулагч нь Франц, Япон хоёр байсан баха бид санаад байна. Япон, Франц хоёр тийм. Тэгээ бид нар хандуулагчаар амьдарч ирсэн үгсэн баланцгийнх нь хулгай дээрэм мэдрэл мутаар орг. Тэгээ иймэрхүү оргууд л ингээл монголчуудыг дандаа хорлж идэг байхгүй юу? Үнэн байна гэдэг чинь өөр айгүй хэцүүлтэй. Гэхдээ үнэн байхгүй бол болохгүй. Нүүртэйгээ тулахгүй бол болохгүй. За өөр юу? Тэгэд 96-аас 2000 оны үр дүн өнөөдөр хүртэл явж байгаа. Тэрнээс хойш ямар ч реформ Монголын төрд хийгдэггүй. Ямар ч реформ хийгдэггүй шүү. Хор цацаж өнгөрсөн цаг үеийн угаасаа доромжлуудах юу гэдэг байгаа үнчил тэр юм чи. Тий угаасаа малчин ард гэх юм шүү. тий малчаад гэх нэг иймэрхүү орк гэдэг. Тий робот юм уу шика. Тий робот байна. Натаа устгаарай. Тэгээд энэ аливаа юмны чинь ингээд нэг учир шалтгааныг ойлгож уусвал гэснээс яриад байгаа. Тэгээд эрүүл ухаантай хэсэг нь өөрсөндөө шүүн тунгаагаад авчин үсттэй. Тэгээд мэдээж хомос үед хүн сүрэх зориулж би юм бичдэггүй, бичвэрээ бичдэггүй, хомос үед хүн сүрэх зориулж лайв хийдэггүй. Тэ би бол эрүүл ухаантай хэсгийг нэг жоохон эргэлзээд байгаа тэр саарл хэсэг гэдэг байгаа юм те. Тэр нэг хөөгч хэсэг гэдэг улс төр хэлэхэд тэр саарл масыг жоохон юм ойлгоод нааш эргэчгээсээ сүүднээс хийдэг. Тэгээ эрүүл ухаантай хэсэгтээ санал бодлоо хуваалцах гэж хийдэг. Тэртээ төгөөдөр сүмпэн пералтор арт түмэд бол би юу ярих вэ? Тэр арт түмэг чинь угаасаа намайг ойлгох шаардлага байхгүй. Тэгээд хамгийн гол нь тэд нар чинь нийгмээс хүүтгээд байдаг учраас тийшээ болж өгвөл тэр сүмпэн пералтор арт түмлүү гихчлүүн ингээд хүмүүс алдмаар байгаа. Тэр дунд байгаа тэр саарлсгийг болж өгвөл эрүүлжүүлээд эрүүл ухаантай хүмүүстэйгээ нэгтгээд ингээд өгдөрөө ингээд аваад явуул. Тэртээ төгөө хэм зүсч явдаг вэ гэхээр энэ эрүүл ухаантай хэсэг чинь нийгмэд зүсч явдаг. Тэр харанхуй хэсэг чинь угаасаа хамгийн сүүлд нийгмийн хамгийн сүүлд чирэгдэж явж идэг хэсэг. Тэдэрт л бол нэг илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн сэгсэрнэ гэдэг шиг те. Тэдэрт л бол юу ч яриад л бол нэмэргүй. Тэгээд Арслан нам дотор талцаж хуваагдуулж монголчуудыг хооронд нь алцуулах бүх юмыг хийдэг хүн бол нэг бүлэг бий. Тэр нь Халтмаагийн баталгаар олуулсан. Хуучин ах нар маань бол Монголын арц холбоо гэж байгууллагаас одоо бол тэр Арслан нам дотор Монголыг Оросуудаар алуулах холбооныхан буюу хизээч монголчууд ялангуяа манай хэдэн ах нарт ямар нэгэн байдлаар цай өгчих тэр хүс сонирхолтой тэр Монголыг Оросуудаар алуулах холбооныхан байгаа. Одоо яг Халтмаагийн баталгыг тойроод тэдний сууж байгаа.
болж өгвөл Батгүүлийг алчих юмсан, болж өгвөл Доржийг алчих юмсан, болж өгвөл Баабрыг, болж өгвөл Соог, Дааган болдыг нэг хорогод уулгачих юмсан, Баяр Цогтыг алчих юмсан, Саган Билгийг алчих юмсан, ах нарын маань алчих юмсан гэсэн. Тэр Монголыг Оросоор алууд холбооныхон дотор бол тэр хүч сонирхол бүгдэнд нь байгаа. Тэнцээ бол эрүүл ухаан байхгүй цуснаж аймаг жовж алга үзий ядах сэтгхүү хүмүүсийг төрж байгаа. Манай нам дотор энэ бүлэг байгаа. Эндээсээ салах хэрэгтэй. Энэ хорт хавдраасаа яалтаа салахгүй бол болохгүй. Тэгээ эдгээр чинь монголчуудыг хорлон сүйтгэж чинь, далцуулж хувааж чинь. Нөгөөх нь энэ Оросын байгуулж өгсөн өөрсдийнх нь агент улс болцсон. Монголыг бүрэн хяналтандаа байлгаж байгаа. Монгол ардын хувьсгалт нам нэртэй байсан. Эхлээ ардын нам болж хувьсгалт нам бол ахаад ардын нам болсон. Энэ духан дээр эцэгтэй байшингийнхан 300 мянган тагнуул Монгол байгаа гэж ойлгочих. Энэ Монгол ардын намын дээрэмчдийн бүлгийг энэ улс төрийн нам биш байхгүй юу да. 300 мянган хүн буюу нийт хүн амынхаа 10% нь монголчуудыгаа матхад бэлэн байгааг ойлгочих. Монгол ардын намд байгаа хүмүүсийг тэгээ шууд ойлгочих. Чи Монгол ардын намын гишүүнлэж байгаа бол айн нэг өдөр Монгол мэдрийн яриг бич аваад Оросууд орж ирэхэд юм уу Хятадууд орж ирэхэд бидрийг матхад бэлэн байгаа хүмүүс юм байна л гэж ойлгочих. Монгол ардын намын гишүүн байна гэдэг бол ийм л ход тавилаа. Тэгээ тэндээс нэг жоох юм хүртдэг энэ матсныхаа төлөө ийм байгууллага, энэ байгууллага хоёр л байгаа юм. За ингэ боллоо. Тэгээ шеэрлээ түгээгээд өгөрөө. За яллаа.